Цаг үе цахим улс төрийн 55 тамирал би тамчтуулгон энэ Монгол улс энэд өдгийн газар шороон дээр хэдэн 10,000-ны түүхт эцэг өвгдийн цусаар бүрэлдэн тогтсон Монгол хэмээгч нэг үндэсний нэгдмэл улс оршин тогтнож байгаа юм. Харамсалтай нь дээд доод хэмжигт хүний өчүүхэн төдий үнэргүй өлөн боолуудын дур зоргийн талбар болтол улс төрийн намууд улс орныг талхилж байна. Тиймээс цаг үе цахим таймынхаа энэ удаагийн дугаард бид нэг үндэсний нэгдмэл улс болох тухайтад илүү өглөө хэмээн ажиллаж байна. Эдүгээ арчлал гэх тогтолцоонд Монголын ард түмний гол баримжаа зөвчг болсон эцэг хуулиар та бидний улсыг чухам ямар улс гэж тунхагсныг санууштай. Үндсэн хууль 1-р бүлэг Монгол улсын бүрэн эрхт байдлыг хуульчилсан 1-р зүйлийн 1-д Монгол улсаас тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс мөн гэсэн байдаг. Бүрэн эрхт улс гэдэг нь төрт, өөх түүхтэй, байгаль газар зүйн бүтэц бүхий газар нутагтай, амьдралынхаа зам заншлын онцлог ялгааг тээсэн хадгалсан хүн амтай, хэн нэгнээс хамааралгүйгээр бусадтай харилцах эрх мэдэлтэй, дотоод болон гадаад бүрэн эрхтэй, хил хязгаар бүхий нутаг дэвсгэртэй улсыг хэлдэг. Энэ нь Монгол улсыг бүрэн эрхт тусгаар тогтносон улс гэдгийг дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрүүлж байгаа учраас л 1992 онд Монгол улсыг ийхүү хуульчилж өгсөн байдгийг. Үргэлжлүүлээд үндсэн хуулийн дараах заалтыг цахим таймдоо баримт толгон сэрүүлье. Үндсэн хуулийн 2-р зүйлийн 2-ын 1-д Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. 2-ын 2 Монгол улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан байдаг. Харамсалтай нь эцэг хуулийн энэ заалт чухам хүнд үйлчлээгүй гэвэл X хотын даргад тэр бүрэн улс дотор өөрийн гих ван тусыг байгуулж хаад үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү хашгичин суусан энэ үзэгдэл нь үнэн хэрэгтээ бид үндсэн хуулиараа тунхагсан шиг бүрэн эрх тусгаар тогтносон улс мөн үү гэж асуухаас аргагүй байдал руу нийгмийг чиглүүлж байна. Эсбөгөөс үндсэн хуулинд бичснээр бид Монгол хэмээгч улсын иргэд мөн боловч энэ мэт босон ороолонгуудаар дамжуулан өөр бусны мэдэлд төрийн эрх мэдэл шилжчихэд байна гэдэгт үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэн яралтай хариулт тайлбар хийх хэрэгцээ үүсчихэд байна. Монгол улсын үндсэн хууль 1-р бүлэг Монгол улсын бүрэн эрх байдлын 13-р зүйлийн 13-ийн 1-д Монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот мөн гэжээ. Нэгэн цагт хууль зүйн сайд хийж байсан этгээдэд цагаан дээр хараар бичсэн энэхэн хоёр өгүүлбэрийн утга ойлгогдохгүй байна гэдэг инээдэм. Үндсэн хуулиар Монгол улсын нийслэлийг Улаанбаатар хот мөн гэдгийг хуульчилсан. Харин нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хотын тодорхой тусгай чиг үүргийг хууль эрх зүйгээр зохицуулах үйл ажиллагааг л тунхагласан болохоос Улаанбаатарыг улс доторх улс болгохоор огтхон ч зориоггүй. Тиймээс л Монгол улс одоо ч цаашид ч Монгол хэмээх нэг үндэснээс бүрдсэн нэгдмэл нэг улс байсаар байх төсөөлөл ард түмэнд бий. Харин үүний эсрэг нөхцөл байдал бидэнд мэдрэгдэж байгаа учраас л үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ мэт гажуудсан бусрамг үзэгдэлд Монголыг иргэшээсэн өөр үзэрхийлэгч байгаа эсэд тайлбар хэлдэг болмоор байна. Энэ бол цаг үе цахим улс төрийн тайм би тамчтуулгын анхаарлаа хандсанд баярлалаа.